Нэгдүгээр камер нь өөр тийш авсан чинь хоёрдугаар камерыг харуулсан чинь хоёрдугаар камер нь өөр тийш хараад сүүлдээ ингээ үзэгчд энтрийг харуулад ингээд бүр амар юм болж байгаа байхгүй. Тэгээ хажууд нь эрэгтэй хөтлөгч бүр ингээ шоконд орсон. Би бас шууд ингээ тайлбар гарцсан байгаа. Таавчгтайгаа. Одоо хин дуулж идэв шууд чи микрофон болоо. Таалаас бол унтж чадахгүй шүү дээ. Би яна онгонд орчлоо. Сонин процесс байгаа шүү дээ. Бас л тэ ховор тохиолдох явдал шүү энэ. За сайн байцгаана уу Золбоо ТV-ийн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр өнөөдөр та бүхэндээ Солонгосын шууд нэвтрүүлгээр гарч исэн аваар ослуудын талаар хамт үзэнгээ реакшн хийгээд явуулнаа. Тэгэхээр үнэхээр эвгүй бас инээдтэй зөндөө олон аваар осол шууд нэвтрүүлгээр болж исэн. Тэгээ шууд нэвтрүүлэг ер нь бол маш хэцүү байдаг. Яагаад гэвэл тэнд ямарваа нэгэн тавилт ч юм уу алдсан хонь нь эргээд эдитлэх айсгуул алдсан хонь дахиад ярих тийм боломж байдгүйч шууд хүмүүст хүргэж байгаа учраас энд их инээдтэй зүйлсч байна. Бас янз бүрийн эвгүй аваар ослууд ч гардаг. Тэгэхээр хамгийн ихэнд үзэх бичлэг маань үнэхээр эвгүй бичлэг байгаа. Аимшигтай. Яагаад ч байж бошгүй зүйл болсон. Энэ хизээ болсон юм бэ гэхлээр Солонгос 2008 онд болж исэн байхгүй юу? Солонгос хүмүүс рок хөгжим нэг сонирхоод байдгүй. Шалтгаан гэвэл энэ шууд нэвтрүүлэгтэй холбоотой. Энэ шууд нэвтрүүлгээр алдаа гарснаас хойш хүмүүс нь ерөөсөө рок хөгжим сонсохоо болцсон. Тэгэхээр энэ шууд нэвтрүүлгээр алдаа гаргасан хүмүүс бол Солонгосын энэ рок хөгжмийг бол уландаа гიშгцэн хүмүүс гэж ойлгож болно. За тэгвэл энэ рок хамтлаг шууд нэвтрүүлгээр яг ямар алдаа гаргасан юм бэ бүгдээрээ үзцгээе. За одоо харж байгаараа бүгдээрээ. Энэ шууд нэвтрүүлэг явж байгаа шүү дээ. Одоо ингээ хоорондоо нэг юм ярилцсан. Салбарын үйлчлэгийг Unitel App-аас. Контентоо үзэх зураа Unitel App-аас хэрэгтэй үйлчлэгээ аваарай. Та заавал салбарт очихгүйгээр өөрийн гар утаснасаа өөрт хэрэгтэй салбарын бүх үйлчлэгийг Unitel App-аар дамжуулан авах боломжтой. App-ийн нүүр хэсгээс та төлбөрийн мэдээлэл, дата үлдэгдлээ шууд харах, нэгж, дата авах, өөрийн болон бусдын төлбөр төлөх зэрэг үндсэн үйлчлэгийг авахаас гадна SIM сэргээх, PUK код харах, шин дугаар авах, нэр шилжүүлэх, багц шилжих, роуминг үйлчлэгээ идэвхжүүлэх гэх мэт салбарын бүх үйлчлэгийг авах боломжтой. Утсаа алдсан эсвэл SIM-гүй үедээ ч хүссэн девайсаа ашиглаад царайгаа таниулан дугаар авах, SIM сэргээх гэх мэт хэрэгтэй үйлчлэгээгээ аваарай. Та бичиг баримтаа хайж цаг алдахгүйгээр богино хугацаанд царайгаа баталгаажуулаад л хэрэгтэй үйлчлэгээгээ авах боломжтой болсон шүү. Яаралтай үед салбар руу явж цаг алдалгүй хизээж хаанаас ч Unitel App-аас хэрэгтэй үйлчлэгээгээ аваарай. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Инара амар юм болсон байгаас энэ 2008 онд болсон хэрэг байхгүй юу? Энэ болоод бүр Солонгос даяар бөө юм болж исэн. Хувцас тайсан залуучуудыг бүгдийг нь цагдаа нар баривчилж аваад шалгаад шууд нэвтрүүлэг явж яхад 2-3 хүн гарч ирээд тайзан дээр өмдөө талчиж байгаа байхгүй юу? Бүх юм нь гарсан. Шууд нэвтрүүлгээр. Одоо ингээд энэ нэг сүүлд бичсэн бичлэг нь болохоор ингээд доор нь мозаик харагдуулахгүй болгоцсон байгаа сте. Тэгэд ингээд Солонгос даяараа үзэж яхад ингээд шууд телевизэр дээр нь ингээд шууд бэлэг ихтэй ингээ гаргацсан ингээ боддоо. Тэгэд одоо бүгдээ дахиад үзье заяа. Дахиад үзье. Камер зураг авч байгаа зураглаачд байгаа шүү дээ. Тэг зураглаачд нь гівэн шалтлаад гэсэн чинь бүр ингээ сандраад ингээ камераа өөр тийшээ аваад нэгдүгээр камер нь өөр тийшээ авсан чинь хоёрдугаар камерыг харуулсан чинь хоёрдугаар камер нь өөр тийш хараад сүүлдээ ингээ үзэгчд энтрийг харуулад ингээ бүр амар юм болж байгаа байхгүй. За дахиад үзье заяа. Тэг эдгээр ингээ хоорондоо ярилцаж марилцаад бүр ингээ төлөвлөсөн тактиктаа энэ тайзан дээр гарч ирж байгаа гэдэг нь угаасаа харагдана. За одоо хоорондоо ярилцсан. За одоо бүр өмдөө шотлъя гэдэг. Тэгэхээр энэ хоёр нь хоорондоо ярилцээд байгаа. Тэгэхээр тайлбар хийж байгаа шүү. Бүр шав шалтгаан.
Одоо камеруудыг хараад бүгд өөр тийшээ аваад байгаа камерууд нь. Тэр нөгөөдөл нь ард нь инээлдэж бариад. Ингээд энэ хүмүүсийг аваад эхэлж байгаа байхгүй. Энэ хүмүүс нь энэ урд нь байгаа ингээд дийлийнх нь охтууд байгаа байхгүй юу? Энд чинь баг насан туршаагүй жоохон охтууд сууж байгаа шүү дээ. Тэгээ бүгд ингэ шоконд орсон. Бидэрт юу арчваа гэдэг нэг итгэж чадахгүй ингээд энэ зүүн талын болон сууж байгаа гурван ох ингээ хооронд харилцсан. Сая өмнөд тайлцсан уу? Би зүудлээгүй үстэй. Үгүй хэлгүй энэ яг юу болоод наа гэдэг. Тэр хүүхдүүд мөр ингээ гайхацсан ингээ зурглаачт мөр ингээ камер нэг тийшээ яваал нэг ийшээ яваал нэг. Тэгээд энэ үгэн Солонгосын одоо хамгийн том дуучдын оролцдог лайв нэвтрүүлэг үүсэн байхгүй юу? Тэгээд энэ хэрэг болсноосоо шууд энэ нэвтрүүлгийг хаагдсан гэж боддоо. Шууд хаацсан нэвтрүүлгийг бүр маш том хэрэг талаа гэдэг. Ууг нь солонгосчууд рок хөгжмийг нэг сонсдгүй байсан. Нэг хүн гуйсараад энэ залуучуудыг оруулсан гэсэн. Ингээд рок хөгжмийг ч гэсэнтэй солонгосчуудад хүргэмээр байна. Боломж олгох хэрэгтэй гэх. Тэгээ энэ залуучуудыг гаргасан чинь нэгсэндээ уураа илэрхийлж байгаа байхгүй юу? Та нар яагаад рок хөгжмийг сонсдгүй? Яагаад бидрийг ерөөсөө энэ хөгжмийнхаа наадам лайв тайзан дээр бидрийг гаргадаг юм? Бидрийг яагаад үл ойшоод ингээд ууралсан бухимдснаа илэрхийлсэн юм а бид нар гэж дараа нь тайлбарлаж байгаа байхгүй юу? Зөндөө олон рок сонирхдаг хүмүүс эдрийг бол бүр амар хараасан. Та нараас болж бүр ингээд сонсдгүй байсан рок бүр тэр чигээрээ ингээд байхгүй болчлоо. Тухайд нь хувцас тайлсан хоёр залуу бол бүр шалгагдаад шүүхийн ял авч ийсэн санагдаж байна. Тэгээ энэ хоёр залуу нь эвгүй юм болсон босоо. За тэгээ дуустал харъя бүгдээрээ. Таад ингээ инээлж хийсэн. Одоо энэ ард нь очоод зүгээр гээд багийнхандаа ингээд юу яагаад байгаа. За бүгдээ дахиад нэг харцгаа. Энэ үг дуу айгу гоё дуугаас тэгээ ай майн тийм нэг юм би ингээд энэ газар зогсож байна те би шин түүхийг бүтээн гэдэг энэ залуучууд албаар бүр нэг ийм дууны үг мөг сонгож байгаад ёстой солонгост шин түүхийг бүтээгээд тэгээ байхгүй болцоосон залуучууд. 지금도 이렇게 새로운 역사를 만들어가 신곡이 되네. Одоо энэ урд гарч ирж байгаа хоёр залуу юм хоорондоо ярилцж байгаа. За одоо тайлчий гэдэг. Одоо ярилцээд байгаа байхгүй юу? Шууд тайлбар. Яна. Хүү камера хөдлөж. Хүү үрдэш яа. Энэ нэг залуу нэг камераар бичлэг яваад байгаа. Энэ хүүхдүүд мөр шок. Сайн хүүхдүүдийг харснаа та нар. Одоо хүүхдүүдийн царайг нь хараараа бүр. Энэ нэрээ харахгүй шүү дээ. Ингээд чинь насанд хүрээгүй дандаа л ахлах сургуулийн охтууд байгаа. Тэгээд ийм олон хүмүүс яаж. За энэ үзэж байгаа хүмүүс яг солонгос даяар энэ нэвтрүүлэг ингээд шууд цацагдж байгаа гэж боддоо. Тэгээд үзчихсэн хүмүүс бүгдээр ингээд гэртээ яг ямар царайтай байсан бэ гэхээр зарим нь ингээд бүгдээр би зүйлээд байгаа юм бах та. Үгүй гэж бодсон. Энэ ирэх чинь бүр солонгос даяараа бөөн сенсац болоод тэгээ бүр нэлээ их мэдээний сувгуудаар гараад тэгээ хүмүүсээс очиод ярилцлага авсан чинь ингээд бид нар бүр ингээд шоконд орсон итгээгүй солонгос нэр иймэрхүү юм болно гэж үгээр ингээд зөндөө олон хүмүүс ярилцлага өгсөн байсан л та. Тэгээ энэ охтуудын царайг нь л харчих зүгээр гайхаж байгаа зү. 지금도 이렇게 새로운 역사를 만들어 가야지 이렇게 Тэгээ дуулаад байгаа залууг харах юм бол бүр амар ууртай байгаа шүү дээ. Бидрийг ингээ үйл ойшоод рок дуу сонсдгоо, рок хөгжмийн ийм рок хамтлагийг лайв тайзан дээрээ гаргадгоо, бидрийг ерөөсөө та нар ингээд хүндэлдэггүй гэсэн бүр ингээ тэр уур бухимдал ингээ нүүр цайнаас нь илэрч байгаа байхгүй. Тэгээ бид нар та нараас өшөөгөө авч байгаа ингээ дараа нь ярилцлага өгсөн байсан. Тэгэхээр харин ч өөрсдөө бүр ингээ доош нь хийгээ асиж байгаа байхгүй. Тэнд рок сонсдог хүмүүс нэг иймэрхүү хүмүүс байж таарандаа гэсэн. Тийм бодлыг солонгос хүмүүс ингээ өгчөж байгаа байхгүй. Тэгээ энээс хойш тэгээ бүр 2008 оноос хойш бүр ингээд солонгосчууд рокийг
сонирхохоо болцсон. Яг энэ хэрэг болсноос хойш. Иймэрхүү мангар гарууд л ийм хөгжим сонсд юм биш. Тэгээд ингээд тэр хүмүүсийн үзэл бодолд нь бүр илүү их ингээд нөлөөлчихөж байгаа байхгүй. Тоо гоё дуугаас тийм. Okay. Энэ бичлэгийг одоо ингээд дуусаад дараа нь нэг лайвыг хөтлөж байгаа хоёр хөтлөгч гарч ирдэг байхгүй юу? Шинжи MC мөнгө хоёр хөтлөгч гарч ирээд хоёр дуучин хөтэлдэг байсан юм. Тэгээ хөтлөгч гарч ирээд хоёулаа бүр ингээд сандарсан заяа. Эмэгтэй хөтлөгч ингээд гарын салгалцсан. Нэр ингэсэн юм. Сая ингээд маш эвгүй юм боллоо. Үнэхээр эвгүй асуудал үүсгэсэнд уучлаарай. Бид нар ингээд нэвтрүүлгээ бэлтгэхээс өмнө маш сайн энийг анхаарах хэрэгтэй ингээд үзэгчдээс уучлалт гуйж байгаа байхгүй. Тэгээ хажууд нь эрэгтэй хөтлөгч бүр ингээд шоконд орсон. Юу яах ёстой юм бол? Яах ёстой юм бол ингээд бүр царайн сонирн болцсон. Тэгээ энэ хоёр дуусахдаа за ингээд ямар ч үзэгчдээс уучлалт өгсөөд дараагийн 7 хоногт уулзцгаа гэдэг 7 хоног болго явдаг нэвтрүүлэг өсөн. Дараагийн 7 хоногоос нэмийн нэвтрүүлэг шууд хаагдчихж байгаа юм чинь. Тухайн 7 хоногт ямар хамтлаг, ямар дуу нэгт орсон бэ гэдгийг шалгаруулдаг юм гоё тэмцээн одоо лайв концерт болдог байсан байхгүй. Тэгээ 2008 оноос хойш энэ ингээд нэвтрүүлэг энэ залуучуудаас болоод хаагдсан юм аа. За бүгдээрээ тэгвэл дараагийнхаа бичлэгийг үзцгээе. Тоглолтын үеэр яг ямар аваар хосол болж исэн. Энэ бас үнэхээр эвгүй аваар хосол заяа. Та бүхэн хараад бас жоохон сэтгэл чинь эвгүй болж магадгүй шүү. Би энийг үзэхээр жоохон эвгүй болоод байдیں۔ Сэтгэл. Одоо яг энэ Шиа гэж Солонгосын юм 3 эмэгтэйгээс бүрэлдсэн хамтлаг дуулж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь нэг back dancer гэж ярьдаг. Ард нь бүжгэлдэг нэг эмэгтэй нь ухаалтаа унчин заяа. Тэгээ ухаалтаа унсан чинь хинч тоохгүй. Нөгөө эмэгтэй ингээд сүулдэ бүр ингээд татаад тэгээд хүмүүс ирээд ингээд аваад явж байгаа ийм төрх бичигдсэн байна. Бүр үнэхээр ийгүү. Ард нь ингээд хүн ухаалтаа унцсан багт те дуугаа зогсоохгүй ингээд нөгөөдөл нь юу ч болоогүй юм шиг ингээд дуулаад бүжиглээ л. Одоо тэр баруун талд нь эмэгтэй дуучин ухаалтаа унчиж байгаад ёо амар ийгүү бааз. Их ачаалтаа явсан уу? Ямарваа нэгэн байдлаар тэгэл тэр юм чи ачааллаа дийлэхгүй нэгсэндээ булчин шүрмсэн чангараад ухаалтаа татаад унчиж байгаа ш. Гар хөлийн бариад хиймэл амьсгаа хийгээд ингээд гяс ямарваа нэг арга хэмжээ авахгүй өдөр нь ингээд дуулаад байгаад байна. Тэгээ нөгөө эмэгтэй бүр ингээд амаа ангаагаад гэх ингээд татаад бүр ингээд бүр хүнд байдал руу хурц байдал руу шилжиж орж байгаа байхгүй юу. Яа энэ нэр үнэхээр ийгүү. Харсан уу та бүхэн бүр ингээд амаа ангаацаа ингээд татцсан байгаа сте. Тэгээ нөгөө энэ зураглаач ингээд эвгүй болохоор ингээд жоо дээшээ ингээд нөгөөдүүлийг аваад эхэлж байгаа байхгүй юу. Энд одоо хэдийн эмэгтэй 1 2 3 4 5 6 7 баг 8 за 8 эмэгтэй ингээд тайзан дээр дуулаад бүжгэлж яах. Тэр нэг эмэгтэй ингээд унаа татаад ахт чинь хин ч ингээд тоохгүй байгаа байхгүй юу. Гэхдээ яг хөө энэ үед жоохон тийм дөрөв хатуу байсан байж магадгүй л дээ. Тайзан дээр гарсан бол яг нэг профешнл уучид бүжигчд учраас ямарваа нэг юм болох юм бол заавал гүйцэтгэлээ хийж дуусгах шүү гэсэн шаардлагыг компаниас нь тавьдаг байсан байж магадгүй. Entertainment компаниас нь айлхуул бүр гэрээ хийсэн ч юм уу те. Ямарваа нэгэн байдлаар тайзан дээр асуудал үүсэх юм бол заавал тоглолтоо дуусгах шүү гэдэг юм уу. Одоо үеийн залуучуудын сэтгэлгээ бол шал өөрчлөсөн баг ш те. Хэрвээ шууд ямарваа нэг аваар услах юм бол шууд тоглолтоо зогсоогол хүндээ анхаарах хэрэгтэй. Хүн номер 1-т байх хэрэгтэй гэдэг. Одоо ингэ нөө стептер гэж ярьдаг те. Энэ тоглолтын дээр хамгаалж байгаа хүмүүс энэ тоглолтыг явуулж байгаа энэ ажилчид нь гарч ирээд энэ эмэгтэйг ингээд дагуулаад цаашаа аваад орж байгаа байхгүй. Тэгээ энэ тоглолтын дараа бол бас нэлээд олон хүмүүсийн Шиа гэд хамтлагийн гишүүдийг шүүмжилсэн байхгүй юу. Яагаад вэ гэхээр хажууд нь back dancer ард нь бүжгэлдэг хүн ухаан алдаж унчаад татаад тахт яагаад дуугаад дуулаад байгаа юм бэ? Хурдан наад хүндээ арга хэмжээ авахгүй. Энэ тайзан дээр байгаа эмэгтэйчүүдээс эрүүл ухаантай хүн нэг ч алга гэдэг. Ер нь бол нэлээд их хүмүүс шүүмжлэлт бичсэн байсан. Гэрээний асуудал байсан болоо гэж харж байгаа байхгүй. Энэ бол бүр нэлээд дээр үе имжлэг байхгүй. Энэ чинь баг 20 жилийн өмнөх бичлэг үү. Тэгээ Шиа гэд хамтлагч нэлээд дээр үеийн юм эмэгтэйчүүдийн хамтлаг байсан. За дараагийн бичлэг энэ бол саяхан болсон осол. Wonder Girls хамтлагийн Hyuna гэд байдаг те. Бас Солонгосдо нэлээд нэр хүндтэй юм мундаг дуучин эмэгтэй байгаа. Тэгээ энэ бас саяхан тоглолтоо хийжгаад ухаалтаа унтсан. Одоо үеийн хүмүүсийн сэтгэлгээ нь өөр болсон гэдэг нь эндээс шууд харагдаж байгаа байхгүй юу? Hyuna ухаалтаа унсан чинь шууд хүмүүс нь ирээл ерөөс аваагараа авчин. За бүгдээрээ энийг хамт үзцгээе. Одоо ингэ дуулж хагаад жоох ингэ хөдөлгөөн нь удаашраад нэг сонирн болоо толгоо нэргээ толгоогоо барьж хагаад ингээд толгоо нэргээл хүн чинь ухаалтахаараа эвгүй болдсон шүү дээ тий. Тэг ингэж байгаа л за ингээд ухаалтаа унчиж байгаа байхгүй. Тэг хүмүүс нь шууд ирээл ерөөсөө өргөөл аваа гарчиж байгаа. За дараагийн бичлэг Солонгосын Хоогак гэдэг нэртэй дуучин байдаг. Эрэгтэй дуучин. Тэгээ энэ дуучин маань яг тайзан дээр гарсан дуу дуулж ирсэн чинь нэг хүн гарч ирээ шууд микрофоныг булаагаад авчихна. Тэгээ яагаад булааж авсан би та бүхэндээ дараа нь тайлбарлая. Одоо харж байгаарай. Амар дуундаа орсон дуулж байгаа. Харсноо.
За дахиад харцгаая бүгдээрээ. Одоо нэг хүн гараад ирж байгаа. Шууд микрофоныг булаагаад аав. Цохихгүй. Одоо тэгсэн чинь нөгөө степ төр одоо энэ харуул хамгаалтын хүмүүс гарч ирээд газ энэ хүнийг ингэ бариад авч байгаа байхгүй юу? Тэр цаана нөгөө хогоог гэ дуучин бүр айц зүрхээ барьц. Йоо юу болж байна чаа? Ямар юугүн бэ? Яагаад тэгсэн болоо гэд. Одоо энэ хүн микрофоноор ойрлон микрофоныг барьж агаад юу гэж ойролдог вэ гэхлээр юу гэсэн бэ гэхлээр нод дэмүнэ чамар мод чааж аана гэж байгаа байхгүй юу? Чамаас болоод би унтаж чадахгүй байна. Тэгээ энэ хүн ингэж ууралж тайзан дээр гарч ирсэн шалтгаан нь юу вэ гэхлээр тоглолт болж исэн газрын хажуу талын апарт байранд амьдардаг нэг эрэгтэй байсан юм билээ. Тэгээ унтах гэсэн чинь хажууд нь ойрлоод ирсэн нойрыг хөрөхгүй. Тэнгууд бүр тэсвэр нь алдаад уурлаад гэрээсээ гараад ирсэн байгаа байхгүй таавчтайгаа гэрийнхээ овцтой дээгүүрээ нэг юм нөмөрч өмсөд цагдаа нарт юу гэж мэдүүлэг өгсөн бэ гэхээр би гэртээ амар тайван унтах гэсэн чинь ерөөсөө унтуулахгүй түжигнээд байсан. Гадаанаас маш их дууны чимээ орж ирсэн түжигнээд те би унтаж чадаагүй. Тэгээ эцэстээ бүр энэ хідээс дуусах юм болоо гэд уур нь хүрээд бохимдсандаа гарч ирээ шууд тайзан дээр гарч ирээд микрофоныг булаагаад авчиж байгаа байхгүй. За бүгдээрээ бичлэгээ дахиад нэг үзцгээе. Энэ хүн бүр нэлээд ууртаа гарч ирж байгаа зү те. Нааталт нь хогоог бүр айцсан зүрхээ барьц. Нотамөр чамрал буцаажана шиг амар уурлцсан. Тэгээд хүнгийн амар дуундаа орцсон дуулж хат гівд микрофоныг булаагаад авчвал амар зочиххоо. Тэгээд би болохоор энэ эрэгтэй хүнийг бас ойлгож байна. Яагаад вэ гэхээр хүн ер нь нойронд айгүй эмзэг өгдөн шүү дээ. Яг сайхан унтах гад амрах гад их үеэр ингээд гадаанаас ингээд чимээ дуулдаад дуу хөгжим сонсогдоод түжигнээд ингээд хар бүр ингээд хүн амар стресстэй эхэлж штэ. Тэгээ би сая Монгол явчаад ирсэн штэ. Би яг юу бодсон бэ гэхээр энэ цэнгэлтгийн ойролцоо бол яагаад ч байр авч болохгүй юм бэ гэсэн бодол төрсөн. Яагаад вэ гэхээр зүгээр зунжангаа тэр цэнгэлтэх тоглолт болчт юм бэлээ штэ. Амар хэцүү. Яа би зүгээр хажуугаар нь явхад энэ цэнгэлтгийн хажууд амьдэрдэг хүмүүс яаж амьдэрдэг байна гэж бодохоор байгаа байхгүй юу. Ерөөсө зунжангаа тоглолт үргэлжилдэг. Тэгээ эргэн тойронд ингээд зөндөө олон байр байгаа байхгүй юу. Тэр хүмүүс тэр оройд яаж амардаг болоо тэгээ шин бас тэгээд ялах хүүхдүүд, жоохон хүүхдүүд өндөр настай эмээ өвөнөр амьдарч байгаа. Хэцүү санагдсан л та. За би бол өстой иймэрхүү чимээтэй газрын хажууд бол өстой яагаад ч байр авалтгүй юм байна л гэж бодсон. Тэгээ яг цэнгэлтгийн ойролцоох байранд амьдардаг үзэгчд маань байвал комент секцэд сэтгэлээ бичиж үлдээгээрээ үнэхээр та бүхэнд хэцүү байдгүй юу? Би нэг бүр асууя гэж боддог байсан байхгүй юу? Та нарт хэцүү байдгүй гэж юу? Бүр ингээд 100жангаа тэнд ингээд шүн 11 12 те нэг болтол ингээд чимээтэй байхаар яаж унтаж амарцаад энэ тэр их чимээнд альсгүй сонсогддог юм уу? Тэр цонх монхныг нь хаалтан тийм сайн байдаг юм болов. Мэдгүй надад лав ингээ хажуугаар нь зөрөөд ингээ хидэд удаа явж байхтал яа за энэ хавийн хүмүүс бол стол төвчээртэй хүмүүс гэж бодсон. Би бас шууд ингээ тайлбар гарцсан байгаа. Таавчтайгаа. Одоо хин дуулж байгаа шууд чи микрофонруулаад. Таалаас бол унтаж чадахгүй шүү дээ. Тэр олон хүмүүс бол үнэхээр бас төвчээртэй байгаа шүү дээ. За дараагийн бичлэг энэ baby box гэдэг нэг солонгосын эмхтэй хамтлаг байдаг байсан шүү дээ. Энэ бас нэлээд дээр үе хамтлаг байхгүй юм. Тэгээд энэ хамтлаг ингээд тайзан дээр яг дуу эхэлж байхад тайз нь эргэлдээд л аюу сүртэй гарч ирэх хэрэгтэй байсан юм шиг байгаа. Тэгсэн чи одоо юу болох нь бүгдээр харцгаая. 다섯 빛깔이 유 그녀는 말이야 신비로운 таван хөөрхөн охин тэдний ертөнц рүү аялцгаая. Нөгөөдөр нь одоо ард одоо стайг ингээд тайз нь эргээл гарч ирэхэд бэлэн болсон зогсож байгаа шүү дээ. Дараа тэрлээ. Тайз нь ирсэн чи бүгдээрээ унтж байгаа байхгүй. За бүгдээрээ дахиад хараарай. За 신비로운 세계로 тайз ирлээ. 나 베이비 복스 나 어떻게 хамгийн инээдтэй нь юу гэж энэ дууных нь нэр нь На Одоке гэдэг нэртэй дуу. Биана гэдэг нэртэй дуу. На Одоке. Биана. Тэгээ нэмэгтэйгийнх нь хамгийн ихэнд хэлж байгаа дууных нь үгэн ч гэсэн айгүй инээдтэй заяа. Тэгээ хүмүүс бүр инээгээдтэй яг энэ дууг нь үзэх болгондоо. Одоо энэ идэр үгэн насмын чукэсо энэ юу гэсэн үг вэ гэхээр яг энэ чигээр ингээ бүх юм дуусаасаа гэж бодож байна. Дууных нь нэр На Одоке, Биана гэдэг нэртэй дуу. Тэгээ дууных нь хамгийн ихний үг нь яг энэ чигээр бүх юм дуусчаасаа гэж бодож байна гэдэг нэг яг ийм бүгд нэг авцалдаж байгаа юм шиг те. Тэгээ тайзан дээрээс унж ийм онгонд орчиж илээ энэ хит маань. За дахиад нэг үзэсгэе.
그녀들만의 хайр 신비로운 이рлээ. 세계로 초대합니다. Дөрүлээ онц. 베이비 복스 나 어떻게 Тэгээ нэг танилцуулж байгаа хүн ч гэсэн амар инээдтэй хэлж байгаа сте. На одоке би яна онгонд орчлоо. За энэ бас саяхан болсон Солонгосын ийм охтуудын хамтлаг тайзан дээрээ дуулаад бүжгэлж исэн нэг охин нь тайзнасаа энэ хүн инээжлэхгүй шүү. Уушлаараа. Тайзнасаа унчтын нэг охин. За яаж унах нь бүгдээрээ харцгаая. Яа тэгтээ яана уушлаараа инээж болохгүй энэ тэгтээ тайзан айгу жижигхэн байсан юм шиг байгаа юм л да. Тэгээд яг ингээд зүүн талд байсан охин ингээд цаашаа яваад унчиж байгаа хгүй. Зүгээр яг яагаад инээд түрээд байгаа юм бэ гэхлээр дэгдэхээ нэр нэг явж байгаад ингээд нэг юу ч харахгүй явж байгаад нэг ингээд хөөхөн цаашаа яваад унчдээ штэ. Тийм өхөөрдмөр харагдаад инээсэн шүү. Та бүхэн бити бургаар хэлээд. За дахиад харцгаая. Тэгэд унтсан чинь хамтлагийнх нь нэг гишүүн ингээд санаа зовоод юу яасан зүгээр үү гэдээ очиж байгаа байхгүй. Тэгээ нөгөө охин босоод тойрч ирээд буцаад яг бүжиглээд эхэлнэ. Ингээд нуруугаараа л жоохон эвгүй унсан юм шиг байгаа. Тэгээд одоо дахиад гарч ирээ. Одоо цаана гүцэн гарч ирж байгаа. Дайгуу өрхөн гарч ирчээд ингээд юу ч болоогүй юм шиг ингээд буцаад бүжиглээд дуулаад эхэлж байгаа байхгүй. За дахиад нэг харцгаая бүгдээрээ. Нэг охин баг инээгээд байгаа юм шиг унтсан чинь. За дахиад нэг харцгаая бүгдээрээ. Хүй. Тагт. За одоо цаанаас гүйж гарч ирээд. Тэгээ өөрөө жоохон ицсэн бахалтай нэг бантаа жоохон инээгээд ингээд нэг жоохон ичимхийрээд гарч ирж байна те. За дараагийн бичлэг Солонгосын Табич гэдэг хамтлаг гэдэг хоёр эмэгтэй хүнээс бүрэлдсэн юм хамтлаг байхгүй юу. Энэ хоёр бүр дандаа энэ тэнд очиод ийм төрөлхт орохороо л дандаа ийм асуудал үүсгдэг инээдтэй болж явдаг ийм хоёр эмэгтэй байхгүй юу. Тэгээ энэ хоёр маань нэг удаа ингээд бас нэг газар очиод дуулсан чинь амар салхитай өдөр байсан юм шиг байна. Тэгээ хоёул бүр дуулж чадахгүй салхиндаа хийсээд инээдтэй юм болно. За энийг харцгаая бүгдээр. Одоо салхиулсан чинь хажуудлага хийсээ яваад үг. Өөрөөсөө инээд нүрээд байгаа байхгүй. Тэр салхиулаагээд үсийг харлаа. Нэсүлдээ бүр өөртөө дуугаад болж байгаад инээгээд ривэн рүү хаарч инээгээд нэг үс нь бүр ингээд ордоор нь ороод бүрс тэг юу болж байгааг нь мэддэгдэхгүй гээ өөртөө баг хийсч мис гээд тэгээ өөртөөх нь инээд нүрээд саяны хоёр ихгүй юу. Тэгээ бас нэг яг юм лайв бичлэгээр дуулж байгаад их чин гиг дуулахаа болчихно. Яагаад дуулахаа болсон бэ гэхээр энэ дээрээс нь нэг юм цас шиг юм орж ирж байгаа тэр нэг амруу нь яваад орсон юм бэлээ. Тэгээд дуулж тайлцсан. Тэр гайхаад их чи дуулаач. Гэтэ энэ хоёр бүр үнэхээр гоё дуулдаг. Яа, стана Солонгост бядтаа тийм хоолойны чадaltaа мундаг дуучдын нэг би бол хүлээн зөвшөөрд. Ялангуяа энэ эмэгтэй бол бүр нэрээ энэ их чинь ахгүй юу? Амар гоё дуулдаг. Яа, бүр сонсохоор л бүр ингээд ямар гоё хоолойтой юм бэ гэхээр. Тэгээ одоо их чигийн айгу шүүмжилсэн харж байсан өөрийнх нь амруу нь бас юм яваад орчин харж байгаараа. Одоо өөрийнх нь ээлж. Амнаас нэг юм ааж гарч байгаа хэвчээ. Их чигээ дуулахаа болцсон ингээд гайхаад яагаад дуулахгүй байгаа юм болоо гэжсэн чинь өөрөө дуулах сэтэр нь орсон чинь нөө дээрээс нь унж ирж байгаа цаас нь одоо цасны оронд л цаас оруулсан юм шиг байна л да. Тэгсэн чинь тэр ингээ амруу яваад орчих. Тэгсэн амнаас тэрийг ааж гарч байгаа. Дахиад хараарай инээд. За дахиад харцгаая. Дуулахаа болцсон. Тэр үүдээ гайхаад ингээд дуулаач яасан бэ? Одоо өөрийнх нь хэлж.
Би рүүгээ хараад инээгээд. За энэ бас энэ хоёрны бас нэг юм хөхтэй инээдтэй болсон явдал. Ингээд амар нөө чанга дуулдаг хэсгээр нь урд нэг юм ингээд тесэрсэн чинь зочсондоо өнгө алдчихсан заяа. Та бүхэн сонсож байгаа. Тэгэхээр урд нөгөө юм дэлбэрсэн чи baby гэмээр өнгө алдчихсан бүр зочсондоо. Тэгж өнгө алдах baby. За дараагийн бичлэг яг энэ зураг авалтын үеэр болж ирсэн нэг тийм эвгүй алдаа. Энэ бүр үнэхээр яаж яваад яг ийм юм болдог байна гэхээр за бүгдээрээ хамт үзцгээе. Одоо харж байгаарай. 뭐라는 거야? 드라민 зураг авалт хийж байгаа байхгүй юу? 드라민 зураг авалт. 못합니다. 너 눈에 뵈는 게 없구나. 야. Харсан уу? Нөө хоорондоо эхнэр нөхөр хоёр хэрэлдэж яагаад юм аваа шийдсэн чинь тэр ваар нь хагарах хэрэгтэй байсан юм шиг байна. Тэгсэн чинь ваар нь ойнгуудаа зураглаачийн толгойг нэрээд онцож байгаа байхгүй юу? Бүр амар тэг хүмүүс бүр гайхаа шоконд ороод. 너 눈에 뵈는 게 없구나. Хооронд одоо юм аваа шийдсэн чинь ойнгуудаа зүгээр гэдэг нэг хүмүүс нь гүйлдээд ирж байгаа байхгүй. Тэгэхээр тэр ваарыг шидэж яхад шилэн ваар штэ. Шидэж яхад тэгээ тэр нь газар хагарахгүй ойгоод зураглаачийн толгойг нь онж ийн гэдэг бас те сонирн процесс байгаа шүү те. Бас л те ховор тохиолдох явдал шүү энэ. За энэ бас айгүй инээдтэй нэ home shopping болж яхад гарсан алдаанууд. Тэгэхээр home shopping одоо яг тухайд энэ дэр сурталчилж байсан юм шиг байна. Тэгсэн чинь юу болдгийг бүгдээ хамт харцгаая. 세월 상가 가시면 이렇게 목에 다시고 이런 거 막 희한하잖아요, 누가. 그런 건 아닙니다. 계란 넣었어요. 보이시죠? Тэ энэ дэр ийм зөөлөн дэр унтахад маш эвтэйхэн өндөг ороож байгаад цогсон ч хагарахгүй гэдгийг харуулах гэсэн юм шиг байна. 이렇게 놓고 정말 잘 말았습니다. 김밥 말듯이 말아서 딱 요게 있어. 제 손이 느껴져요. 이러고 속일 수 없잖아요. 어우 깜짝이야. 깨줘야 되는 게 당연한 일이거든요. 당연하죠. Одоо энэ ингэж байгаа. Энэ дэрэн дээр дараад үзэнгууд өндөг хаана байгаа нь надад мэдрэгдэж байна. Тэ? Одоо би ингэ цохиод ууг нь бол ингэ цохих юм бол хагарах ёстой шүү дээ, тэ? Тэгэхэд хагарахгүй гэд энэ дэрээ онгойлгож байгаа байхгүй юу? 이게 열었을 때요. 이게 그대로 충격을 흡수하고 있기 때문에 지금 보시게 되면 계란이 좀 오래됐나 봐요. 그러니까 이 부분을 хажууд нөгөө эмхтэн сандраад гэсэн чинь нөгөө нэг эрэгтэй тэгнэ. Энэ өндөг жоохон муудцсан өндөг юм шиг байна гинэ. Өөрөө ч гэсэн бантцсан. 정확히 다시 한번 보여드릴게요. 다시 한번 해도 되고요. Тэгээ банцантай ингэнэ. Би та бүхэн дахиад харуулъя гинэ. Энэ home shopping шууд лайваар явдаг байхгүй юу? Тэгэхээр ингэж нөө сүлд нь эдит хийх боломжгүй аюу их ийм аваар усл болдог. 이렇게 와인잔을 올리고요. 지금 보시게 되면 지금 보시 하나에 49,000원인데 49,000원인데요. 네. 이 부분에 대해서 сандарсан. Нэг ширхэг нь 49,000 вон. 49,000 вон. Тийм 49,000 вон гэдэг ярьсан юм а дахин давтаж яриа. Тэгээ нөө зураглаач нь ингээд дэрлүү нь харалцсан те. Тэр хооронд нь гяс нөгөө юмудаа янзлж байгаа юм шиг байлээ л те. 자, 이너 슬라임. 상담 홈쇼핑. 공짜 찬스 혜택 저희가 드리겠습니다. 괜히 헛것도 잡아라. 이제 저도 사실 오나도. 한번 보여드릴게요. 네. 트라이타르는 소재는요. 잠깐만 뭐 하시려고요? 강해요. 충격에 강해요. маш хүчтэй. Барагта хагардаг. 열탕 소독도 돼 있죠. 네. 하гарцсан. Хагарцсан чи бантаад энэ хажууд байгаа нэмэгтэйг царайг нь харалтаа та нар. Яна хагарчлаа штэ гэсэн царай гаргаж. 우와. 냄새 안 배죠? 우와. 이 정도예요. 강합니다. 네. 이 정도로 강하다는 거죠. царайг дараа 너희들. 이 정도. 잠깐만 뭐 하시려고요? 강해요. 충격에 강해요. маш хүчтэй. Хагарахгүй. 잠깐만요. 열탕 하garцсан. 소독도 돼 있죠. 네. 이 нэмэгтэйг царайг дараа. 우와. 냄새 안 배죠? 네. 이 날 정도예요. 호тлайн. 강합니다. 네. 이 정도로 강하다는 거죠. 네. 그래서 여러분. 소독도 돼 있죠. 네. 너희 царайг 트라이타르는 харалтаа. 소재는요. 잠깐만 뭐 하시려고요? 강해요. 충격에 강해요. 오, 잠깐만요. 열탕 소독도 돼 있죠. 네. 우와. 냄새 안 배죠? 네. 이 정도예요. 오. 강합니다. 네. 이 정도로 강하다는 거죠. 그래서 여러분. 제가 먼저 먹겠습니다.
Энэ амар нэттэй. Амар халуун бол ам руу аваа хийчихэж байгаа байхгүй. Энэ бүр нэлээд халуун байсан юм шиг байгаа. Одоо энэ эмхтэйгийн царайг нь хараарай. 맛있어. амар халуун. 말을 못해요. 왜? 이거 어떻게 드시냐면요. 제가 보여드릴게요. Одоо би танаас яаж идэхээ 하руулъя гэдэг 몸에 эмхтэй. 좋은 건 다들 아시잖아요. 콩 한 움큼 해서 드세요. 이게 여러분 짜면 이렇게 못 드시잖아요. 근데 콩을 이렇게 해서 와 완전 콩 그냥 그대로요. 그냥. 뜨거워. 뜨거 ямар халуун юм бэ? Шууд ам руугаа хийснээр буцаага гаргачихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ эмхтэй нь бол амар төвчээртэй байгаа. Ийм халуун юм хийчихэд ингээд тисэд гаргахгүйсэн чи эргэтэй нь болохоор хийнгуудаа шууд 뜨거워 гаргачихж байгаа байхгүй. 되게 맛있어요. 너무 맛있어. 진짜 온몸이 다 풀리는 그 느낌. 진짜 여러분 질리지 않아요. 질리지 않는 맛이 이 맛이에요. 이거 맞아. Нүдлээс нүдлээс 그러니까 гарч. 콩이라는 게 어떤 처음부터 너무 센 것도 있잖아요. 그런 거 없다. За тэгэхээр өнөөдөр та бүхэнтэйгээ Солонгос болж исэн янз бүрийн аваар ослыг хамт үзэнгээ реакшн хийлээ. Тэгээд та бүхэнд нэвтрүүлэг маань таалагдсан байх гэж итгэж байна. Тэгээд би ер нь лайвд тийм дуртай төрлийн хүн биш. Яагаад гэвэл лайв ихээр аюу амархан сандарчдаг байхгүй юу? 50 бичлэгээ хийгээд сүүлд нь эдитлээд гаргах амар байдیں۔ Тийм. Лайв бол хэцүү шүү дээ. Хүн лайв хийж авах явцтай яг энэ янз бүрийн иймэрхүү яг өөрийнх нь төсөөснөөс өөр зүйлүүд гинт болж болно шүү дээ. Тэгээд тэр бүгд дээр ингээд шууд хариу үзүүлнэ гэдэг бас тийм амар биш. Лайв гэдэг бол ер нь хэцүү тий. Та бүхэн харсан бах тий. Янз бүрийн асуудлууд болж байгаа шүү дээ. За тэгээ өнөөдрийн бичлэгтээ хамт байсан үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Тэгвэл Золбоо ТV-тэй дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр бай.